1991 оны 100 Ханан мужийн Лоёнотын захын жижиг тосгонд амьдардаг Ванги хэмэгтэй уул руу гарч эми ургамал мөөг түгээд явж байлаа. Ой дунд нам гүм хинж байхгүй. Тэр нэгэн том хадны ойролцоо ургасан мөөг түүх гэж гараа сунгаж байх үед гинэт хаанаас ч юм аимшигт орилсон чимээ гарсан. Айдас дүүрэн сэтгэлээр тэр дуу гарсан зүгрүүгүйжээ. Бас гал дүрэлзэн асаж байгааг харсан байна. Уулнаас амьсгаадан бууж яваа хоёр хүн ч харагджээ. Тэдний нэг нь гартаа бензинтэй сав шиг юм барьсан байсан гин. Гайхан сандарсан Ван юу ихээ мэдэхгүй балмагдан зогсон. Галыг унтраах уу цагдаа дуудах уу? Гал дунд ямар нэг юм шатаж байв. Яг л хүний биетэй төстөө аимшигтай дүр зураг. Галыг унтраах гэж оролцсон ч боломжгүй байв. Тэгээд яаралтай цагдаад мэдгдсэн байна. Цагдаа аврах анги түргэн ирж галыг унтраахад харамсалтай дүр зураг ил болов. Хувцсгүй 20-од настай эмэгтэй галж чадсан байжээ. Харамсалтай нь бүсгүй маш их түлэгдсэн байсан тул танихийн аргагүй болсон байв. Гэхдээ цагаан арьстай хөлийн өмсөө будуулсан байдал нь түүнийг тосгоны хүн биш хотын хүн байх магадaltaйг илтгэж байлаа. Цагдаа нар бүсгийг хүчрхийлж дараа нь алаад уул муур баллах гэж гал тавьсан байх магадлал нь өндөр гэж үзжээ. Энэ явдал аимшигтайгаар хөдөө тосгоныг донсолгож бүх хүмүүсийг цочирдуулжээ. Хэрэг гарсны маргааш өглөө дунд иргэм насны ир цагдаагийн газар иржээ. Тэр хүн бол тухайн тосгонд байдаг том уурхаан эзэн. Тосгоны бүх хүн шахуу түүний уурхад ажилдаг. Тэр ингэж хэлжээ. Өчигдөр оройноос хойш миний охин алга болчихлоо. Очиж болох бүх газраар хайлаа хаанч байхгүй байна. Туслаач гэжээ. Энэ үгийг сонссон цагдаа нарын толгойд ууланд шатсан эмэгтэй арай үгүй байлгүй дээ гэж боджээ. Тэгээд тэр хүн түлэгдсэн зохицыг харуулсан. Бүх биеийн шатсан ч шууд таньжээ. Миний охин энэ бол миний охин Дайжэн гэжээ. Охины нэр Дайжэн 19 настай. Хятадын баян нөлөө бүхий гэр бүл төрсөн ганц охин. Тэрээр багаасаа хайран думбаж юугаарч дутхгүй өсч торинжээ. Цовоо сэргэлэн зангаараа ангийнхаа найзуудын дунд чалдартай хүн бүртээ сайхан харьцдаг охин байсан гэдэг. Тэр охин Лоёнотын их сургуульд сурч байсан. Зуны амралтаараа аавынхаа уурхайн компани ажилд туслахаар ирээд байжээ. Гэтэл ийм явдал болчихлоо. Охины аав цагдаа нарт охиныхоо талаар бүхий л мэдээллийг өгсөн. Тэр охины зүүж байсан цаг гоёл чимэглэл нь байхгүй болсныг ч хэлжээ. Гэвч мэдээлэл хангалтгүй байлаа. Тэгвэл цорын ганц гэрч ууланд мөөг түүж явсан Ванги хэмэгтэй. Тэр орилж байгааг сонссон бас уулнаас бууж яваа хоёр хүнийг харсан гэж хэлсэн. Гэхдээ харамсалтай нь хитрхи хол гинтийн үйл явдал байсан тул хинбэ гэдгийг харж амжаагүй юм. Тэр үед 1990 оны ихэнх ДНК шинжилгээ байхгүй байсан цаг үе. Цагдаагийн мөрдлөг нэг л гацаж орхилоо. 2 өдөр өнгөрөв. Гэтэл цагдаагийн газарт нэгэн залуу эмэгтэй орж иржээ. Тэр хажуудаа нэг залуу дагуулсан байв. Чимээгүй гинэн царайтай бүсгүй ингэж хэлжээ. Би хүн алсан тэр эмэгтэй бол уурхай эзний охин Дайжэн гэжээ. Гэмт хэрэгтний нэр Лин Шүвэ. 1971 онд Ханан мужийн Шинан хошуунд төржээ. Гэр бүл нь ядууч гэлээ Шүвэ бол үргэлж инээж явдаг гинэн хөөрхөн охин байв. Түүнд 2 ах байсан бөгөөд ах トゥ нар нь дүүгээ эрхлүүлж хайрладаг байжээ. Шүвэ техник мэргэжлийн сургуульд орсон. Түүнийг тосгоны бүх хүмүүс танина. Учир нь тэр үзэсгэлэнтэй даруухан дөлгөө охин байсан. Сургуулийнхаа олон хүүгүүдийн хайрыг татсан ч тэр анхаарлын төвд байхыг нэг их хүсдэггүй байв. Гэсэн ч тэр нэгэн залууд сэтгэл алдран анхны хайртайгаа учирсан. Тэр залуу бол уурхайн компани даргын хүү. Бүсгүүчүүдийн хайрыг татсан залуу. Шүвэ түүнийг чин сэтгэлээсээ хайрлсан. Маш их итгэж түүнтэй гэрлэхийг мөрөөддөг байв. Гэвч хэдхэн сарын дараа тэр жирэмсэн болсноо мэджээ. Жирэмсэн болсноо мэдэж хайртай залуудаа хэлэхэд тэр залуугийн царай гинэт хуурч уралж эхэллээ. Чи жирэмсэн гэж юу наадах чи миний хүүхэд гэж хэн батлах юм гэсэн. Шүвэг түлхэж нүүрлүүн цогсон. Тэр шин Шүвэгийн дух ирүүн хөхөрчээ. Дараа нь тэр залуугийн ээж Шүвэг олж ирээд уулзсан. Чи өөрийгөө хэн гэж бодов гэж хэлээд мөн гаргаж өгөөд имлэг яваарай гэжээ. Шүвэ багасаа л дуугүй охин байсан. Ганцаараа хинч түүний талд зогсоогүй. Тэр хүүхдээ алдаж анхны хайр нь амьдралд нь хамгийн гүн шарах болж үлдсэн. Жижигхэн тосгонд ам дамжсан яриа хурдан тардаг. Шүвэ охин жирэмсэн болчихсон гин бие зөв авч явсангүй гэж хүмүүс ярьдаг байлаа. Ирчүүд түүнийг доромжилж эцэг нь үртэл ичиж нүүр буруулсан.
Хөгжилтэй цаваа байсан охин дотгошоогоо дуугүй хүн болон хувирчээ. Их сургуульд орох мөрөөдлөө орхиод ажил хийх хэрэгтэй болсон. Харин ганц түшиж найдаж байсан хүн нь хэн байсан гэж Даижэн. Тэр үед тэд сургуулийн найзууд байсан. Даижэн бол баян айлын охин, үргэлж гоё хувцас өмсдөг, үнэтэй цүнх барьсан ангийнхаа од. Шүэ түүнийг нэг талаараа найз гэж хардаг байсан ч нөгөө талаараа дотроо атаархаж өөртөөгөө харьцуулдаг байжээ. Шүэ түүнээс гуйжээ. Надад ажил олж өгч чадах уу? Танаа аавын уурхаад ямар ч ажил байхад болно. Би хийн гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа уурхайн ажилтнуудын хоолны газарт түр ажилд оржээ. Шүэ үнэхээр баяртай байлаа. Би сайн ажиллавал байнгын ажилтан болчихно. Тэгвэл амьдрал минь өөрчлөгдөнө гэж итгэж байсан. Тэр ажилд орсноос хойш өртөө 7 хоногийн дараа уурхайн захирал өрөөндөө дууджээ. Шүэ баг зэрэг балмагдан сандарсан ч анх удаа дуудагдж байгаа болохоор хүндэтгэн орлоо. Захирлын өрөөнд түүний өмнө сууж байсан хүн бол найзынх нь аав. Энгийн үед бол энэ хүн түүнд ийлдэг ханддаг байлаа. Гэвч тэр өдөр нэг л сонин зүйл мэдрэгдэж байв. Шүэ дуугийнхан зогсоход захирал ширээний шургуулгаас их хэмжээний мөнгө гаргаж ирлээ. Чи энэ ажилд орохыг өөрөө хүссэн биз дээ. Чам шиг охид энэ ажилд орох гэж мөнгө барьж ирдэг. Би чамааг охины найз гэд ажилд аваагүй. Зүгээр л надад юу өгөхөөс чинь хамаарна. Уурхайн захирал Шүэгийн хажууд ирж түүний гуйыг илж эхлэв. Би чамааг ажилд авсан. Одоо чи надад юу өгөх юм гэжээ. Шүэ захирлыг түлхэн гарч өрөөнөөс зүхтэн гарлаа. Маргаашнаас эхлэн тэр ажилдаа очоогүй. Харин уурхайн захирал зүгээр нэг орхих хүн биш байв. Дараагийн ажилд орох болгонд нь ямар нэг шалтгаан гарч Шүэг халж байлаа. Шүэ эцэст нь бууж өгч дахин уурхаа руугаа очижээ. Энэ удаа гартаа жижиг бэлэгтэй захирлаа уучлаарай гэж хэлж ахин ажилд аваач гэж гуйлаа. Гэтэл дарга нь түүнийг дуугийнхан өрөөндөө оруулж хаалгаа түгчжээ. Шүэ уйлж орилж эсэргүүцэж би цагдаад хэлэн шүү гэж хашгирсан. Харин уурхайн захирал гараараа амыг нь дараад инээж ингэж хэлсэн. За тэгэлдээ чи хэл тэглээгээд юу шөөрчлөгдөхгүй. Танаа ах манаа уурхайд түр ажилтнаар ажиллаж байгаа. Хэрвээ чи нэг л буруу алхам хийвэл тэрч бас ажилгүй болно. Бүр өөрөө ч дуусаж мэднэ гэжээ. Энэ үед Шүэ бүхнийг ойлгосон. Уурхайн захирал бол зүгээр нэг захирал биш, энэ тосгоны бурхан мэд хүн. Түүнийг эсэргүүцвэл өөрөө ч биш, гэр бүлэн сүрэгтэй адил зүйл. Шүэ түүний үгээр бүхнийг хүлээн зөвшөөрч захирлан дуудах үед очдог байсан. Хаяа татврын байцаагч албаны хүнгээд эрх мэдлэлтүүд ирэхэд түүнийг дуудаж үзүүлэн мэт ашигладаг байв. Шүэ сэтгэлзэн хувьд бүр мөсөн нуран унаж байлаа. Тэгтэл нэг өдөр тэр жирэмсэн болсон гэдгээ мэджээ. Хүүхдийн аав нь хэн болох нь тодорхой. Харин уурхайн захирал ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Хэрэв хүүхд төрүүлэх юм бол би чамд юу ч өгөхгүй. Харин наад хүүхдээ ахуулчихвал чамайг уурхаад инженер болгоё гэжээ. Уурхайн инженер гэдэг бол тэр үед тосгоны хүмүүсийн мөрөөдөл. Өндөр цалин, урамшуулал, орон сууц. Шүэ ихэд эргэлзсэний эцэст эмнэлэг рүү очиж хүүхдээ ахуулж дахиж үр хүүхдээ болох боломжоо алдсан. Тэр сайхан ажилд орж амьдралаа шинээр эхлэхийг хүссэн. Гэтэл инженер болж ажилдаа очих тэр өдөр гайхалтай мэдээ хүлээж байв. Түүний оронд захирлын охин Даижэн инженер болж томилогджээ. Шүэ дахин хурдагдсан байв. Энэ бүхний дараа өшөөгөө авахар шийджээ. Шүэ Жаулн гэдэг багын найзтай хандсан. Жаулын ядуу айлын хүүхэд Шүэтэй бага наснаасаа хамт өссөн нэгэн. Одоо уурхаад ажиллаж дотор байрнаас гарахгүй амьдардаг болсон байв. Шүэ түүнийг олж очиод нэг бүрчлэн бүх амьдралаа ярьж өгчээ. Жаулнч бас уурхайн захирлын дарамтад байсан тодорхой болжээ. Одоо хангалттай, одоо бол болиё гэж шийдсэн. Тэд алалгыг төлөвлөж эхэлжээ. Шаардлагатай бүхнийг бэлдсэн. Олс, бензин, хувцас. Тэгээд 1991 оны тэр халуун зун. Даижэн ажил харах үед уурхайнгүүдэнд Шүэ гарч ирэв. Инээмсэглэн сайн уу жаахан салхилангаа алхах уу гэжээ. Даижэн найзыгаа харж баярлан итгэж дагаж явсан. Тэр хоёр уулын зүг алхаж хүмүүсээс холдчихээ. Удалгүй уулын гүн рүү орж урдчлан тохирсон газар хүрмэгц Шүэ хашгирлаа. Тэр үед модны ард нуугдаж байсан Жаулын гарч ирээд гартаа барьсан төмөр зүйлээр Даижэныг цохиж унгав. Бүсгүй газар унаж хөдөлгөөнгүй болов. Шүэ Жаулын хоёр түүнийг өгсөн гэж боджээ. Тэд бензин асгаж цацаж эхлэв.
Гэтэл Дайжийн гинэд сэрээд амийг минь авраач хэмээн чарлав. Тиймээс Жоулийн уяа гаргаж ирээд шивэтэй хамт Дайжэний хоолойг боож амийг нь хоров. Хамгийн сүүлд тэд Дайжэний бүх хувцсыг тайлж гимт эргээ хин нэгэнд хүчрхийлээд алсан мэт харагдуулахыг зоржээ. Дараа нь биеийг нь бүрэн шаттал бензин асгаж гал тавьсан. Энэ бол Линшүэ Жоулийн хоёрын төлөвлөсөн өшөө авалт байсан юм. Хэргийг үйлснээс 3 хоногийн дараа Линшүэ юу ч ярилгүй гүн бодолд автаж байв. Эцэст нь тэр ахта бүх үннээ хэлжээ. Ах нь зочирдсан ч хэрэгээ хүлээ. Чамайг багч болтгой ойлгох хүмүүс гарч магадгүй гэсэн. Тэгээд Линшүэ ахыхаа хамт цагдаагийн газар очиж бүхнийг нэг нэгэнгүй ярьж хэрэгээ хүлээсэн юм. Цагдаа нар түүнийг баривчилж хамсаатан болох Жоулиныг барихаар уурхаан татвар барилуу очижээ. Түүний амьдардаг өрөөнөөс цусны толботой багаж бензиний сав, Дайжэний цаг, гоёл чимэглэл бүгд олцсон байна. Жоулин ч өөрийн бурууга хүлээн зөвшөөрчээ. 1992 оны 100 шүүх хурал болж Хятадын ардын шүүх тэдэнд санаатаагаар хүн хөнөөсөн гэх үндэслэлээр цаазын ял оноосон. Тэд ялын тогтоолыг эсэргүүцэн давж заалцсан ч 1993 оны 7 сард давж заалцах шатны шүүх өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тэгээд ердөө 7 хоногийн дараа Линшүэ болон Жоулин хоёрын цаазын ял гүйцэтгэгдсэн. Гэхдээ Линшүэг цаазын тавцан дээр гарч ирэх мөчид түүнийг харсан сэтгүүлч гэрчүүд гайхширч хоцорсон юм. Учир нь тэр уйлсангүй, орилж гомдлоогүй. Харин ч инээмсэглэж яг л ямар нэгэн зовлонгоос чөлөөлөгдөх гэж байгаа хүн шиг алхаж байсан. Түүний эцсийн мөчийг гэрэл зурагт буулгасан хүмүүсийн зураг дараа нь интернетэд цацагдаж түүнийг Хятадын хамгийн үзэсгэлэнт цаазын яалтан хэмээн нэрлэх болжээ. Ингэснээр Линшүэгийн хэрэг аажмаар ил болсон. Зарим хүмүүс хэлдэг тэр бол хохирогч байсан. Амьдрал, нийгэм, эрх мэдэлтүүдийн золиос. Тэр аргагүй эрхэнд тийм зүйл хийсэн гэжээ. Харин зарим нь эсэргүүцдэг. Өшөөгөө авах гэж гим зэмгүй охины амийг хороос нь ямар ч байдлаар зөвтгөгдөх ёсгүй. Гимгүү хүнээс өшөөгөө авсан гэжээ. Үнэхээр хэний ч буруу зөвийг дэнслэхэд амаргүй. Линшүэ нас барахдаа 22 настай байсан. Линшүэгийн гунигт амьдрал, цаазын сүүлчийн инээмсэглэл хэтэрхий оройтсон үнэ. Энэ бүхэн өнөөдөр ч Хятадд мартагдаагүй юм.